сайн өвөр Монголын хотын дахин момын гол хаяг өмнө салбарын мал гинэ. Уулын салбарын мал гэдэг 100 гаруй бага мал ирсэн. Тэрнээс хойшоо 5-6 өхөр ирээд нэмсээр 20-30 өхөр болсон. Өнгөрөх намар бас дээр нь 30 бяруу тэгээд нэг гяталтай. Бас эргээд 50 бага малтай гээд ирээд. Өвлөн мал ясууж байна. Эргээд мачаараа гарахгүй манусыг бас энэ нутаг үлчээр дээр оруулж ирэхгүй. Энэ үдний нэг одоо жидүүн цаасан гэж яа энэ Монголоор хэлчихгүй. Энэ бэлчээрийг бол энэ нутаг орны мачтууд аль ажил ашиглах эрх баймаар юм. Гэтэл яагаад энэ гадны хүн ирж энийг суучаад бас эргээд манусын малыг оруулж ирэхгүй гэж хэлдэг байдаг. Ажилтны албатай бат батын бэлчээрээд байх. Ягаад алан байгуулах юм ягаад бэлчээрээд суудгийг. Ийм нэг гатад ирсэн. Ийм нэг гатад ирэхэд 40-50 баг мал 30 бяруутай тээж ирээд одоо нийлээд 50-60 өхөр бас 40-50 өхөртэй юу багтай байна. Чимээс аваад манай өхрийг бүр туулгаад оруулж ирэхгүй өөдөөс ээлдээд бүрээд. Жохом ёсон нийцэж гэнэ үү нийцэхгүй байна. Ямар ухаантай.